Яа, яг одооний газар манай ээж жоохон байхад яг энийг ингэж хийж өгдөгсөн байхгүй юу? Яг энийг хийж өгдөгсөн. Тэгээд ээжигээ болонгоо нэг гоё юм цаа угаад тартаа цаагаа угаад ингээд байж хамраа гоншгонуудаа суужий. Яа нэг иймэрхүү ээжийнхаа хийж өгдөг байсан энэ гоё юу ингээд идээд цаа уусгаараа гэсэн дээ тийм. За миний хувьд нөгөө сая юу ялаа? Хитанаг корона аваад корона маань ерөнхийдөө жоохон өдөрч тал руугаа орж байна. За тэгээд яг яасан бэ гэхээр ингэсэма манай ажил дээр би ингэсэн байхгүй юу? 5 дахь хагас бүтэнсэнд би ажиллах хэрэгтэйсэн байхгүй юу? 4 дахь өдөр би амарсан. Тэгсэн чинь 3 дахь өдөр ажил дээр бичсэн чинь биш 3 дахь өдөр ажиллаж байна. 3 дахьд нөгөө нэг орой ээлжинд гарах хэрэгтэй залуу маань хүүхдүүдтэй өвдсөн. Тэгээд хүүхдээ харах хэрэгтэй учраас би ингээд их жоохон шигтэй байна. Чи миний орой ээлжийг хийчихтэй би чиний ингээд завсрын ээлжийг хийгээд би ингээд гэртхэн харах хэрэгтэй. Манай хүүхд өвчтөг гэсэн ганцаараа гэдгийгсэн байхгүй юу? Тэгэхээр би окей за тэгээд тэр залуутай хамт ажилласан. Тэгсэн чинь нөгөө залуу маань ингээд байжснаас амар ханиалгаа бүр ингээд найтаа алсан. Ойр найтаа. Тэгсэн чинь аюу их найтаа. Тэгээд чичээчтэй мөн ажиллах. Тэгээд амар их найтаагаад ирсэн залуу. Би тэр үед тоглоод тэгээд бид рүү бурхан шиг тэгээд тэгсэн чинь нөгөө чи дахиад ингээл бүр ханиалгаал найтаагаад. Тэгэхээр манай дараа бүр за одоо хангалттай бурхан гэж тэгчихсэн байхгүй. Тэгэл би чинь тэр үедээ тэгэл бас бодчихсон юм. Тэгээд би тэр үедээс бодчихсон байхгүй яа. За энэ чиний над найдаж юм жаа хэрийн хэмжээнээс хэтэрлээ шүү гэж тоглоом болгоод хийжсэн юм. Тэгээ хэлжээтэл яасан бэ гэд. Тэгэл маргааш ихтэй очсон чинь 4 дахь өдөр би амарч тарж байгаа байхгүй. Тэгэл яг тэр амар өдөр маань бас өдөржингөө найтаад явсан. За тэгээд өвтгөө өглөө тэгээд найтаагаад ингээд. Тэгээд 5 дахь өдөр би ингээд бүгдээ ээж чинь ажилдаа явах боллоо. Өглөө босоод ирсэн чинь ингээд миний заа ингээд хамар таг битүүрсэн ингээд толгоо маань ингээд энэ хэсгээс ахуулаад бүр ингээд инээ хүртэл ингээд гэсэн ингээд бүр ингээд мэдээгүй юм шиг заа ингээд мэдээгүй хэд биш заа тийм хүндэрсэн ингээд дотор ингээд бүр юм хангах гэдэг юм шиг тийм амар хүнд мэдрэмж аваад тэгээдсэн. Тэгэл анхны шинж тэмдэг ингээд амар толгоо өвдөл тэгэл ингээд толгоо өвдснөөс болоод тийм сонин ингээд би маань ингээд тавхацсан. Тэг өглөө би ч нөгөө 5:20 гэж сууд ажилдаа явдаг байхгүй. Тэгээд 5 өглөөд ажилдаа яваад очоод ажилдаа явсан чинь толгой амар өвдөд. Тэгээд дээрэс нь нөгөө юу яасан. Толгой өвдөд. Тэгээд хамар битүүрсэн. Тэгээд би яг нэг халуунтай авч тийм сонин мэдрэмж төрөөдөөсөн. Тэгээд за би нэг халуунтай ах шиг. Тэгээд гараад өглөө тэгээд босчоод өөр амаа хатуу очиж дамаа очиж ажлуугаа гарсан чинь гадаа ингэ бороо очижсэн. Амар сэв бороо. Тэр халуурсан байгаа хүндээс чинь хүүхэн бороо ороод. Тэгээд халуурдаа мэдээлэл тэгтээ заа байх. Одоо өвчин мэдээлэхэд арай л болчихчихлаа гэж байна. Цаг нь тулцсан байгаа. Тэгээ бас ажлынхаа сүндэрлэгчүүд яах вэ гэж байна. Гүрийг явуулсан байхгүй. За тэгээ яваад гисэн. За тэгээ байж итэл. Яасан бэ? Ажил дээр очиад тэгэл хүмүүсээ ингээл үзэлтэй гэдэг нөгөө нэг өглөөний ээлжинд хийдэг бүх юмаа хийж байгаа юм л да. Тэгэл хийж мгээл байжсэн чинь яг нэг 8:15 гэсэн чи би ингээл чичрээд болтгоо бүр ингээл нөгөө нэг дагчин цичрэн гэдэг чинь нөгөө дагчин чичрэл гэдэг хэлэг халуурхаар нөгөө ингээд чичрээ тий. Тэгээд исэн. Яг нэ хүмүүсийн нөгөө халуун ингээд чинхэн хийж нэг халуун үздэг гэсэн юм аа. Гаргаад чичрэх бай.
Тэгээд үдсчихдээ гэл бодтыг. За өөрөө ч гэсэн ингээд чиндээ ингээд халуун үдсчигээд ингээд үдсэж 38 2 гэж байгаа байхгүй. Оо за энэ үедээ би шууд сандраад дараагаагаа шууд очиад үшээ дарага би халуунтай ингээд асууж хүү юу яриад байгаа юм чи халуунтай бол хичээж болохгүй шүү дээ чи унчуул яхаа ингээд амаа гэсэн. Чи амрах хэрэгтэй юм шүү. Тэгээд харин одоо ийм сонир манай би халуунтай юм би халуураад байна. Одоо яах ёстой юм бол тэгээд анх удаа би ажил дээр яаж яах юм ч. Тэгээд тэгсэн чинь манай дараа за юу яа. Чи угаасаа тэгээд халуураад байгаа юм болоод ингэж ажиллаж болохгүй шүү дээ чи. Очиж амрах хэрэгтэй. Үлдээч юм. Тэгээд за би чиний ажлыг чи үлдээгээд авчиж тэгээд чи ингэж явах хэрэгтэй гэх. Тэгээд нөгөө чинь тэгэл ажил дараатай ажил өглөөж өгөөл дараа миний хийх ёстой талыг хийгээд тэгээд би диплом авсан. За тэгээс өдөржингөө халуураад тэгээд тэр үед эмчж явсан. За тэгээ манай дараа гэсэн хүү чи авсан бүтцээ ажиллаж яах юм бэ? Тэгэхээр би яана одоо оронд нь ажиллах уу болохгүй бол би одоо юу яа та. Ийм уужгаа чамаагүй хагас бүтцээр ирээд ажиллана гэдэг. Тэглээ өнөөдөртөө очиж сайхан амарчаад тэгээд маргааш өдөр ийм уугаа өдөр гэсэн чинь. Гэхдээ чи ийм уугаад өдөр яах вэ гэж болж байна. Гэхдээ чи тэгээд ноцтой юм байж байгаа юм бол чи тэгээд халтан бусад халтан штеп болдог чи. Өө нэрээ тийм штеп. Тэгээд дарахтаа тэгсэн. Тэгээ байж идэг. Гэртээ ирээ тэгээд өө чинь халуунаа гэсэн чинь халуун буудгүй тэгээд ийм уучаал. За тэгээд л ич. За нэг юм шиг яах вэ? Бүр нарийн шигийн бүгдийг ярих гэдээс яах вэ те? Тэгээд нэг ойролцоогоор ингээд за корона авахд одоо ямар шийдэж тэмдэг. Заавал бүх үйлдэлээр яах вэ те? Яг яасан гэхээр за тэгэхээр ямар ч гэсэн эхлээ босоод бол толгой амин дүүр ингээд бүр духны хамар нормаа ингээд бүх юм дотор ингээд хүүгээ хавдсан юм шиг тийм мэдрэмж авч ирсэн. Тэгээд ерөөсөө ингээд хамар амин гэж битүүрээ энэ дотор нэг талын хамар бүр ингээд өгшөж өгдөөдсөн ингээд нэг талдаа илүү корона биш юм яасан битгүй. Яг энэ талын хамар бол ингээд бүр огшаал түг зүрхний цохолч гэж энэ дээр өгшөж өгдсөн. Тэгээд ингээд одоо тийм духны тэ чи басна өгдөө. Тэгээд толгоо өгдөөдсөн. Тэгээд яг ингээд нэг талын хоолойгоо дарсан юм уу хашин нэг тийм ингээд нэг талын хоолойгоор өгдөө. Нэг талын хамар маань өгдөө. Энэ талын чих маань өгдөө. Тэгээд орой нь унтчихсан. Орой болохоор хадгалаад гэж чадахгүй саний эвгүй амьсгалаадсан. Нэг саний амьсгалаа. Тэгээд үе мөчтэй янгнаа. Тэгээд басан ингээд 30 шөнөс шархирч өгдсөн. Тэ яг. Гэхдээ би өмнө 2 удаа коронавигийн халдвар авч ирсэн. Эхний халдвар дээр бол бүрстэ зүрх салханаар би заастаа чадах шиг л удажсэн. Тэр бол 2020 онд анх корона гарч байхад би 2021 оны 100 юм байна. Жолигийн ээжтэй гадаад тоглож би ээжэд зэрэгтэй чилдэг. Нөгөө халдвар авсан байж байгаа мэдгүй. Тэр үед карантинд идэв гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр ихтэй карантинд байгаа мөртлөө гараад тоглоомын талбай дээр уулзаж тэр чи гошуу аманы гүйлж бетон хувааж дундаа мундаага сэлж ууж явж байгаа. Анхныхаа коронавиг авчихсан. За тэр үед дээр бол миний корона болох өөр аюу сайн. Би одоо 3 удаа корона авсан гэж байна. Эхнийх дээр миний 2021 онд авчихсан корона болохоор миний зүрхийг аюу салгуулаад миний зүрхийг аюу барьсан гэх юм тийм авчихсан. Мэдээж хоолой амд өвдсөн. Тэгээд бас миний ингээ хамар ам жоохон мэдээгүй юм шиг болчихсон. Тэгээд буцаа зүгээр болсон. Гэхдээ би бодтын дараа нь би бараг бүтэн жил бараг лонг ковидтэй байсан баг гэж үздэг. Бүтэн жил бараг юм тийм хамар амны тийм нэг сони мэдээ алдсан юм шиг орж гараал яваад идэгсэн. За тэгээд би житэл 2 дугаар корона болохоор би мэдхгүй Монгол явж байгаа. Тэгээд 2022 оны зам би Монголд очсон. Тэгээд очсон чинь корона аваад яг наадмын хүүгээ очсон чинь 9-нд ээжигээ төрсөн өдөр би корона гарч ирсэн юм нэцтэй. Тэгээд за бүр дээрээс нь бүр ялтан бол 2022 оны корона бүр инээдтэй. Мэдхгүй жирэмсэн гэдгээ мэдхгүй Монгол явцсан байсан. Чи Янаас гитсэн дотор байсан байсан. Янаас дээр байлаа хамт коронавирус гэх юм шиг. Тэгээд Жолиас корона тэгчихсэн. Одоо миний 3 дахь корона бол одоо 2025 оны тий одоо 9 сарын
10 эдний өдөр боллоо. Тийм тэгээд энэ корона бол яалтчгүй. Хаста хоолоо хамар битүүрээд хоолоо өгдөө, толгоо өгдөө, чих өгдөө, бөөр өгдөө, үе мөч өгдөө тэ бүх юм шашгирч тэгж өгсөн. Тэгээд ямар эмчилгээ хийсэн бэ? Ямар арга хэмжээ авсан бэ гэхээр халуун хувьд нь бол ибупрофен уусан. Парацетамол хоёрыг бол би сольж уусан. Би нэг дангаар нь бас би ибуг бас уух дуртай биш яадаг гэхээр би бас урд нь жоохон шүдний хаалганд орчаад цайхан тэ энэ зам жоохон шүдний хаалганд ороод тэр маань жоохон тэрийгээ жоохон би юу тэ нөгөө идэх юм дээр жоохон алтаа гаргаад тэгээд жоохон антибиотик уугаа ибуг уусан ч жоохон би жоохон тангахад тэгэхээр би нэг ибупрофенийг бол би нэг тийм насан турш бол ер нь 600-800 уух юм лээ. Тэгээ би бол уух юм бол байгаад ер нь ибупрофен 400 уудаг байхгүй 800 талж уудаа. Тэгээд гэсэн чинь энэ удаа аюу гэсэн 600-аар уусан. Би ч өөрөө гэсэн өндөр биш хүн учраас хүн том байх тусмаа том битэй байх тусмаа ибу 800 ууж болно. Яг бүр том битэй өндрөөр парацетамолыг 500-аар 2-оор давхар уучих бас болдог. Би ч нэг жижиг авсаархан хүн болохоор гэхгүй юу гэхгүй авсаархан тийм би тоглоод хэлдэг штеп. Би ч одоо Britney Spears жоохон өндөр тийм Madonna-гаас биш өндөр Marilyn Monroe-гаас биш өндөр гэж тоглоод би тэгдэг байхгүй дандаа чи хэр өндөр вэ гэдэг. Би өөр Marilyn Monroe-гаас жоохон чүчид өндөртөө гэлтэй. Тийм тоглоо тий. Тэгээ бичсэн. Тийм. Тэгээд ибупрофен уусан. Халуураагүй үедээ бол шингэн сааваа зүгийн балтай лемон тос аягүй савсан байгаа. Тийм. Тэгээд цагаангаа цайнд чүлгүүдөөч бүр цагаангаа тэгээд лемон хийж уучсан гэдэг. Тэгээд нэг сони юм болохоор хоёр дахь коронагийн шөнө энэ коронагийн нэг сонин шинж тэмдэг надад юу байсан бэ гэхээр энэ шинж коронагийн нэг юу юм бэлээ шүү. Эсвэл хөтлөө халууруулаад 30-40 хүртэл халууруулаад байгаа мөртлөө эсвэл бүр зүгээр 35 мөр хүртэл халууны чинь буулгаад би чинь зүгээр хөргөж чиний зүгээр температураар шүү тоглодог хаяад юм болж халдвар юм гэж би ойлгосон. Тийм яг халуурах юм бол чигээр 30-40 хүртэл халуурна. Тэр үед бол мэдээч зөв шингээ юм санагдчихтэй. Хүмүүс хэлдэг юу нэг температур нэмэгдэх тусам тий хүний нормал температур чинь 30 градус 5 тий 30 градус байдаг. Тэгтээ бол 38 хүртэл халуурлалтыг бол ер нь зүгээр ийм үг шаардлагагүй гэж үздэг. 38-5-аас дээш байх юм бол халуун одоо ийм үг өстэй. 38 градус халуурчих юм бол ерөнхийдөө тэрийг бол ингээд би өөрөө нь тий дархлааны суулгах юм уу дархлаа нь өөрөө одоо би чинь өөрийгөө одоо тэмцэж чинь тий тэр хүчнтэй тэмцэж чинь тэгээд өөрийнхөө орон бас итгэрэх боломжийг олох гэсэн утгатай. 38-5-аас дээш их юм бол яалтаа юм ууч тий халуунаа хурдан болгож авахгүй болов хит их халууж өгнө тий бас мэдрэлийн эсийг олон эсийг бас мэддэг. Тийм учраас 38-аас дээш хүрэх юм бол яаралтай шууд энийг авах хэрэгтэй. Миний хувьд бол тэгээд 6 цаг тутам тий ибупрофен 600-аар уугаад дараагийн 6 цагт би парацетамол 500-аар уугаад тэгээд хольж уусан. Парагаар бас нэг дахин хаа монголчууд бас жоохон илэг зүс хотоодны асуудалтай байдаг учраас нөгөө илэг муутай хүн чинь парацетамол илхийг гиддэг. Ибупрофен болохоор өөрийг гиддэг тий. Тийм болохоор жоохон солбох маягаар би гэдэг уудаг. Тэгж би өөрөөгөө артна гарлаа. Тэгээд хуу ер нь альва ямар нэгэн вирус авахтаа яадаг вэ гэхээр хуу ер нь вирусын халдвар авах 3 өдрийн халдварлалт гэж байдаг байхгүй. Тийм. Ямар ч вирусын халдвар бол 3 өдөр хөтлөн халдварлаад 4 өдрөөс гайг болдог. Тэгээд энэ бол коронавирусыг дандаа тэгдэг байхгүй юу. Тийм. Тэгээд би бас яг бүр 3 өдөр яс халдварсан. Тэгээд 4 дахь өдрөөс ингээд халуунг болоод эхэлсэн. Айгуу гоё. Тэгээд би бас ингээд халуураад танаа түрээд нэгсэн хүмүүсийг би боддоо шүү дээ. Болж үзвэл нөгөө халуунтай үедээ мэдээж болохгүй. Тэр ингээд халуун ч байхгүй, халуун дарагцсан нэг үед бол нэг халуун байна доо. Аюу сайхан ингээд хөлсөө гарчдаг байлтай гэж би хэлнэ. Зөвхөн сайдаад идэг. Тэгээд халуун байна. Тэгээд би урдчигдраас эхлээд нөгөө халуун мань буугаад эхлэн гүн
би юу яаж хэлсэн. Орой олгон гоё ингээд юунасыг удалчаа тий гэрийнхээ удалчаад ганцаараа юу яаж байгаа. Манайх гоо байна бусыгээл байнд 15 минут хэмээл хөвтчихсэн. Хамаг ус гараад хамаг вирус хамаг юм гарчиж байгаа байхгүй. Тэгээд аягүй гоё ягараа гэж би зөвлөн. Тэг халуун юм аюусаа уугаарай, шингийн юмасаа уугаарай. За тэгээд бас Монгол хүмүүсийн сэдвэр ярих нэг туртай биш. Гэхдээ бол өтгөнөө бас харж байгаа хэрэгтэй. Өтгөнөө өдөр болгон харж байгаа хэрэгтэй. Тэрнгээр хүний биед хор байгаа чиний одоо гарах ёстой тий одоо хамаг хорт байдсан чинь одоо жишээлбэл өтгөнөр гадаг шинж байдаг тий. Тэрийг болохоор монголчууд бол дээр болж байгаа ач холбогдолгүй одоо тийг санагддаг. 2-3 хоног өдрөөр хөндлөхгүй яваад нормал гэж боддог. Тэр чинь ерөөсө таг нормал асуудал биш шүү. Хүн бол өдөр болгоно гэж өтгөнөө гадагш гэж тий хийж явах хэвээр тий энэ бол ерөөсө хамгийн чухал асуудал. Одоо миний эмнэлэгт ажилладаг одоо миний хувьд болохоор ингээд өдөр болгоо ингээд өвчтнөөс асуудаг чухал асуудлуудыг нэг тий ерөөсөө та эзэн хамгийн сүүлд одоо хүндэрсэн бэ гэж асуудаг тий. Тийм болохоор ер нь үдсэн үедээ болж үзүүл аягүй сайн тэр тал дээр тэрийгээр гадагшлах тал дээр анхаараас гэж юу санагддаг. Тийм болохоор шингэн саавгаад сайн одоо тий шингэнээс аваад гадагшлах хэрэгтэй. Өтгөнөө айлхаар гадагшлах хэрэгтэй. Хөлсөө гаргах хэрэгтэй. Хөлсөө өтгөнөө шээсээ бидрээс одоо гадагшлах хэрэгтэй тий. Хамаг одоо биеийг гаргах гэж гарч ирдэг учраас энэ дээр бол анхаараа гэж хэлнэ. Тэгээд хүмүүс нэг ингээд өвдөд ингээд яагаад гэхээр хөвтөд ингээд хөдөлгөөний харьцдаг. Энэ бол маш буруу. Хүн хэдий ч нэг хөдөлгөөний хариуд авчихсан. Одоо нөгөө монголчууд таниад байгаа хатхаа болоод ирдэг тийм үү. Энэ бол ерөөсөө юу? Хүн хөдөлгөөн харьцаас уушиг аягүй амхан бууддаг. Хүн ер нь өвдөх тусмаа гэрээ зэрж явах хэрэгтэй, хөдөлж явах хэрэгтэй, гэрээ ажилласаа хийж явах хэрэгтэй. Тэ болж үзэж явах, дасгал хийж явах хэрэгтэй. Ер нь бол жижигхэн ч гэсэн ингээд нөгөө болж идэвэл би чинь хөдөлж идэвэл жижигхэн хөдөлгөөний бол заавал гэсэн нөгөө хүний нөгөө зүсний эргэлт аяглаа сайжирч идэг. Зүсний эргэлт сайжирна гэдэг чинь хөдөлгөөн хэмжээгээр ингээд чиний бичиг сайн болохын шинж тэмдэг баггүй юу? Тийм болохоор би урд нь юу ч мэддэггүй байхдаа жоохон өвдөд ирэхээр ингээд хөвтгээл ингээд өгдөгсөн. Гэтэл үгүй шүү. Өвдөөд ингээд яагаад тах тусмаа ингээд ямар нэгэн бие тохирсон хөдөлгөөнөө хийжээ. Би жоохон өвдөд ирэхээр ингээд байна угаамаар санагдаа, шал мод угаамаар санагдаа ингээд идэв. Манай хүн болохоор өвдөхөр наваа чи дунд хөвт тайван бай гэдэг. Үгүй надад жоохон хөдөлгөөн хэрэгтэй мэддэг. Тэгээд би ер нь жоохон тасгал мсэл хийж чадахгүй ч гэсэн ингээд тэр өвдсөн байх юм бол ямар нэгэн байдлаар хөдлөх. Тийм. Манай Монголд болохоор агарын хувь жоохон хэцүү болохоор ханий төрсөн үед одоо жишээд одоо удаан мөдөд хийж байгаа үед бол агаарт гарч ирж гар гэж хэлэхэд монголчуудад аяг хэцүү. Тэр утгаараа одоо миний бодлоор хэлэх гээд байгаа юм ихээр германд болохоор тэгтий хүн ингээ ханаа дүрээд вирусын алдураад яагаад гэх юм бол ерөөсөө шингэнээ сайн удаж амаар болж үзүү сайн хөдөл тэгээд дээрэс нь цэвэр агаарт гар байн орж гарч гэж хэлдэг. Тийм болохоор энийг бол ерөөсөө орж гарч гэж хэлнэ. Манай Монголд болохоор байгаа жоохон хүүтэй агаарт болохоор бас гадаг дотор одоо юу амаар хүүтэй агаар амьсгал авдаг учраас бас хүндрэх магадaltaй дээрэс нь манай агаарын бүрдэлч хүний уушиг тийм болох хэвдэх магадaltaй тэр утгаараа Монголд ч энэ зөвлөгөө жоохон тохирохгүй ч магадгүй. Германд болоод ерөөсөө яах юм бол ерөөсөө хөдөл агаарт гар шингэнээ уу гэж л яадаг тийм. Тэгээд эцэцтэйг хэлэхэд миний би яаж одоо жишээлбэл энэ коронавирусыг гарцсан юм тий гарваа гэж хэлэх юм бол миний хувьд бол тэгээ тий халуурх үлдэн ибупрофен юм уу парацетамол би 6 цагийн зайтай уусан. Тэгээд би өдөрт бүр шингэнээ бүр маш сайн уусан. Аюу сайн шингэн уусан. Тэгээд болж үзэл жоохон мэдээ жоохон удаж амарсан. Тэгээд халуун байна дурсан. Халуунтай үед бити ороорой. Халуураа бити ороорой. Тэгээд зүгийн балтай хөдөлгөөн хэрэглээрэй. Лимон сайн хэрэглээрэй. Цагаан газ сайн хэрэглээрэй. Саримсаа сайн хэрэглээрэй. Шүл усаа сайн уугаарай. Дотор мөхөөр хичээлээ. Тийм болохоор юу жоохон халуураад ирэх юм уу коронавиг уу угаасаа аппетитгүй болдог.
Яаж ч аппетит байхгүйсэн ч гэсэн юм идэж чадахгүйсэн ч гэсэн болж үзэр хүүхдэд төстэй хуурай хоол идэхгүйгээр зүгээр сайхан дахианы шүл хийчихэж ч юм уу тийм нэг сайхан ясны шүл хийчихээ тэрийгээ зүгээр угаалгахт ч аюу амархан тэнгэрчдэг тийм болохоор бас шүлээр тэгж өөрийгөө тэнгэрээ гэж хэлнэ. Тийм. За. Нэг иймэрхүү байна. Тэгээ бас надад нэг анзаарчихсан юм юусэн гэхээр миний хоёр дахь шүн би ингээ унтчихсан чинь унтах гэсэн унтаж чаддгүй ингээд хүн ер нь ингээ жоохон ингээ нэг тийм ээ. Жоо би тавгараад ирэхээр хүн ингээ атралтаад ингээ бүр ингээ бие humаад ингээ бүр ингээ жижигэрдэг. Тэгсэн чи би ингээ яг хоёр дахь шүн ингээ гівччихсэн чи ингээ жижигрэл бүр ингээ тий амар болоод ингээ атицсан бүр. Тэгэл босоод нэг л би болохоор хэлсэн шиг яасан чинь юу халуурхаас юу гэж ярих юм бэ одоо миний бүр ингээ температур бүр унтсан заяа бүр ингээ миний бүр ингээ бие маань хүрээд хэлсэн би бүр стори дээр хэлсэн ингээ бүр гар маань мөссөн хүйтэн болоод эхэлж байгаа. Тэгээд харахгүй би гэрлээ унтрацсан гэсэн чи газ босоод гэрлээс асаал гараа харсан чинь ингээ миний ингээ гар маань ингээ хүүр ингээ цонхиогоо дотроос ингээ хөхөрцөн ингээ нэг гэсэндээ миний биенд ингээ цусан ойдгаа хүчил төрөгч маань ингээ одоо миний одоо энэ тий одоо захын энэ одоо тий одоо зах руу одоо захын хэсэг рүү маа биений маань одоо энэ хэсэг рүү ингээ одоо ингэ цусан хангалттай ингээ багсаад ирсэн байхгүй. Тэгэхээр би ингээ чиж таа эвгүй арьстай гэсэн. Тэгээд би бодгоо одоо миний одоо уушиг маань тий зүрх маань ингээ нэгснэ цусан хангамжид төтөлж явах ороод ирнэ да гэсэн надад тийм бодлоо. Тэгээд босоод ингээ харсан чигээр хөл гар маань бүх цогёогоо баг ингээ гар маань болж байгаа тохиролт өгсөн. Тийм. Тэр чинь аягүй нэг өстө шок авах байдлаа байхгүй. Төнгөдлөөс шууд ингээд жижигэн төвөнд ингээд хав халуус хийгээл гараад өгөөл. Тэгэл яг ийм ингээд гар өрчих хүрэх ч юм уу те. Энэ корона бол хүмүүсийн зүгээр температураар тоолж ийн гэж хэлсэн шүү дээ түрүү. Энд эсвэл чамайг гуталж халуур болно. Эсвэл чамайг гуталж даарна. Тийм болохоор тийг даарад ингээд бүх биений чинь тусан гэж ингээд байхгүй болоод ингээд хөрөлтэй хүмүүсээ тэлэх юм бол ямар ч үед заяа. Газ халуусанд хүлээд өрөөл халуусанд гараа хаваад тэгсэн чи би ингээд нөгөө шүн байсан болохоор халуус нөгөө буцлаад халуусаа унтах юм болчихсон байсан болохоор өшөө зүгээр карантины хав халуус гоож иж байгаа зайлгэлцсэн. Дотроос халуун юм уугаад шууд тэгээрээ гэж үзэвхэн халуун дотроосоо сайн уугаад тэгэл стемээ уугаад ибупрофен уугаад парацетамол уугаад тэгээрээ гэж хэлнэ. Тийм. Тэгээд яа хэрвээ тэр гар үрчиг үрэх юм бол яг энэ аргыг хэрэглэрэй гэж хэлдэг шүү. Заяа тийм энэ зөвлөгөө юм. Тийм. Хэрвээ хин нэг хүн настай хүн магадгүй хэвтэрт идэх хүн иймэрхүү байдалтай болж эхлэх юм бол би яадаг вэ гэхээр нөгөө ялгар утанд халуус хийж байгаа. Эсвэл нөгөө усны савнд халуус хийж байгаа. Одоо гарыг нь бариулчих юм уу те. Эсвэл одоо нэг удаагийн зузаам эрзэний мэдэмэд шүү те. Эрзэний бэлэн дотор халуус хийж байгаа юм бас ингээд агарын шар шиг өчтдөг байхгүй. Тэгж чад шилбэл би тэрийг ингээд өвчнөдтэй барилждаг настай бас чадахгүй хэвтрийн хүмүүстэй гар ингээд өрцөн хүмүүс идэх шүү те. Тийм хүмүүсийг би ингэж яадаг. Тэгэхээр үстэй хөлөнд нь агаад өвчтдөг те. Одоо Монгол болохоор Монгол арга нь яадаг гэх нөгөө халуун хуушур хөлөнд нь давж өгдөг. Халуун хуушур гартан баримлаа гэж яриад идэх чи одоо Европт бол зүгээр Европ арга гэх юм уу зүгээр энгийн одоо маш яралтай авах тусан жишээ болохоор ерөөсөө тийм эрзэний бэлээ гэхдээ заавал байлгаж гараа зузаан эрзэний бэлээ мэддэг шүү дээ тийм нэг шармаар цэгийг ногоон гэл янз бүр тийм бэлээнүүдийг ингээд шууд хавхаад зүгээр шууд ингээд гартан баримлаа. Би жолиг бас нэг жолиас урд нь жилийн өмнөөс нэг аюу амар ханаад бүрээ бас ингээд бас гар хүрээд ингээд хөрөд ихтэй байгаад өстө чичрэг ингээд хүнээстэй нэг гол нь ингээд өстө аюу сонир болд юм лээ. Би энэ удаа аюу муухай мэдрэж авсан энэ коронавигаас зүрх маань ингээд чүт төгтөх гэдэг юм шиг надад санагдчихсан амар сонир. Тэгээ ингээд харж чигээр тусан хангамж үнэхээр зүтгэцсэн басан. Тэгээд би ингээд халуусанд хөдөө дүрээл халуусанд гараа яагаад ингээд зүгээр халуун юм амаараа ингээд залгилаад ятал 5 минутын дотор ингээд бүх юм дуулаагаад аюу гой хөндөө ороод хэлсэн. Тэгээ энэ аргыг би хэрэглэрэй гэж хэлнэ. За нэг иймэрхүү байна да. Нэг өрөнгөтэй миний хоолоо жоохон сонирн байсан ярьж байгаа хэцүү гадсан. Тийм азар одоо явуулах тайхан байна. Тэгээд нөгөө миний чихвч ажилласангүй сайн бас микрофон маань ажилласангүй. Тэгээд тэгсэн ч гэсэн би гадаа сууж байгаад нэг газар сууж ийн одоо би тэгээд нэг гадаанаас тайлбартай юм бичлэг ингэж хэлээ. Тийм ютач би бас энэ талаар энэ коронавигийн талаар хэлж өгье гэж бодож байсан. Тийм
Тэгээд та хэд авах юм аваарэ, авахгүй юм тэгээд хаяарэ гэж хэлээ. Тэгээд жоохон нөрлөө ярьч угаасаа ямар ч юм бэлтгэлч авахгүй тийм бичлэг шүү. Гэсэн ч гэсэн та зөвхөн энэ болж байгаа юм бичлэг юм бичлэг ингээд одоо би энэ бичлэг ингээд төвтэй хийж чадчих. Та сасарэ ахын дээр аваарай. Одоо корона бол ялцчихгүй биднээс хизээч явахгүй гэдэг нь тодорхой. Тэгээд арга хэмжээ авч чаддаг байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Дор бүртээ тэгээд жижиг шажиг тийм. Тэгээд хоолойны би нэг хөлтөг юм уус шүү хоолой өгдөг. Тэгээд бас нөгөө германаар нөгөө камилийн цай гэдэг шүү тийм. Ямар монголоор ямар цай гэдэг юм бол ямар гарвын цай гэдэг нь чинь за яа германаар ямар ч камилийн цай гэж байгаа зэ. Тэгээд камилийн цай тэгээд гата цай дээр амаа зайлараа залбай цайгаар бас тий залбай тийгээр бас хоолой амаа зайлараа гэж хэлнэ. Тэгээд бас нөгөө миний бас нэг дандаа хэрэгэлдэг нэг арга байдаг шүү. Би ингээд ханиад түрээд ингээд хүмүүс хамар битүүрээд ингээд байгаад идэх шүү тий. Тэгээ хамар битүүрээд ингээд ханусан липсийг гойж удахаар ингээд цаашгаа ингээд урагшаахгүйгаараас амраа гацсан ингээд амруу орж ирд идэг юм а болж үзэл бити залхиараа гэж хэлнэ. Би дандаа нэг уут мод бараас спидгээр явж байгаа. Тэрийгээ би тэгээд шууд шпүкэн болчихдог баас шпүкэн удаа хийждэг. Нөгөө тэрийг ингээд хамар амны чинь цаана байгаа нуус цэвэрлдээ биэрээ бити болж үзэл татгшаа залхиараа гэж би гойн би тэрийг ганц хийж чаддгүй миний нэг юм байдаг байхгүй. Тэгээд би бүр тэрийг заавал татгшуулдаг. Шүн би ингээд байж байгаа ингээд ханиад ирсэн юм жаа. Рааш ингээд юм ороод шууд гараад би шууд ингээд одоо юу гэдэг нэг амнаас гаргадаг шүү дээ. Тэгж би заавал гаргадаг. Би ерөөсөө тэр хамарнаас орж ирж байгаа юм доош ерөөсөө залгидаггүй. Тэгээ тэрнээс жоохон зайлсгийгэр гэж хэлнэ. Бид нар хамраараа маш их тоос шороо элдэн юм ингээд заамд нь орж идэг. Тэгээ тэрийг ингээд залхих юм бол аюу муухай тоос шороо одоо тий хамаг вирус бактери залхиж байгаа байхгүй. Тийм болохоор ингээд би хоолой дээр ороод ирэх юм мэдчихдэг шүү дээ. Тийм бол шууд ерөөсөө бити годомжонд мөс үсээ хаяараа гэж хэлнэ. Би бол дандаа салфетыг авч явдаг. Эсвэл би ингээд жижиг нөгөө нэг түүний цайны нэг уут гэдэг шүү дээ. Ингээд тэгээд огийн самж хийдэг байхгүй. Тийм тэгэр гэж хэлнэ. Тэгээ миний яг бүр ханиад хүрт орондоо авдаг миний нэг арга хэмжээдэг байхгүй. Гэхдээ манай би энийг бол аюу удаа хэрэглэж байгаа. Ингэснээр миний ханиад уушиг маань ерөнхийдөө ордоггүй юм. Яг тэгэхээр нөгөө би ингээд ханиад түрээд хамар түрээд ингээд хамар бүглэрчдэг шүү дээ. Тийм бол нөгөө нэг ингээд 0.9 гэ тарианы ус гэдэг тийм үү. Тэр байж болно. Эсвэл нөгөө нэг угаасаа нэг далаан давсуу гэж чинь хамар амаа зайлдаг. Усанд хийж найруулж байгаа зайлдаг. Тэрийг усанд хийж найруулж байгаа. Тэгээд нөгөө нэг 10 г-ын шприцээр засчаад ингээд хамар руугаа хийж агаад тэгээд тэрнээрээ би ингээд амар сархан гэж яаж агаад хамраа зайлж агаад хоолоо зайлж агаад ингээд гаргачдаг. Тэгэхээр чи хамар дотроос чи ямар их гарч ирдэг гэж бодож байна. Тэгээ энийг бас битэн мартаарай. Тэгээ болж үзвэл одоо энэ сэрүүний улирал иймэрхүү ханиад томооны үед хамар амаа зайлж сураарай. Хамар амыг зайлгч аюул чухал шүү гэж би тайлбартай бас хэлмээр байна. Бас энийг бас зөвлөмөр байна. Тэгснээрээ миний ханиад одоо энэ хамар дотор байгаа энэ тэг хүний нөгөө одоо юу тийм тий одоо ханиад төрчөж ингээл нуусны хүмүүс одоо хамар юм дотор ингээд байж идэг шүү дээ тийм хамрын өнгийн өвсөх энэ асуудал үүснэ. Тийм болохоор хамгийн түрүү миний авдаг арга хэмжээ өөрөөсөө би тэр тарианы 0.9 юм уу 0.9-ийг 10 г-ын шприцээр засаж байгаа татчих жагаад хамраа залчдаг байгаа тийм. Тэр надад бүр хамгийн амар тусалдаг. Миний бүр хамгийн миний одоо үнэч нөхөр гэж хэлнэ. Жогон хамар битрүүд хэлэхгүй шууд 0.9 би гэртээ дандаа тарианы 0.9-ийг баян гэртээ байлгадаг 10 г-ын шприцтэй байлгачдаг. Тэгэл ингээл яадаг. Аюу их юм гардаг шүү дээ тий. Тэгээд өглөө босоод ирээл юм ууж итгэхээс өмнө ингээл хамраа сайхан ингэж явж чийгэж өгнө тий шприцээр ингэж юу шприцний зүггүй шүү заа юу нөгөө нэг шприц гэдэг шүү дээ тий. Тэрийг зүггүйгээр зүгтэй ингээд хамраа хатчих. Нэг зүггүй тэрийг ингээд зүгээр ингээд усыг ингэж байдаг заа. Тэгээд хамраа зайлцуур цаагаараа гэж би тайлбартай бас зөвлөмөр байна. Гэхдээ энэ зөвлөгөөг бол зарим эмчнэр тэгдэж шүү. Бүр хэрвээ хамарчин хитрхи их үрссэн, хамрын мөдөч үрссэн бөгөөд идэ би эрэхтэй байх юм бол хамаагүй ингэж цацж байгаа тарих руугаа оруулваа. Тэр халдварыг тарих руугаа өгөө гэж манай нэг удаа миний өхийн эмчтэйч надад хичээсэн.
би бас тэр ингээд яг шинэхэн орж ирсэн халдварыг бас тарих руугаа цацчихгүй гэж айдаг шүү. Тэрийг боломжлоор гээд. Тэгээд тэрийг ингэж яачаад бас зүг цаашаа гүн рүүгээ яахгүйгаа урдаа ингэж зайлж аваад гаргаарай заяа гэж би хэлнэ. Тэрнээс хойш бүр цаашаа ингэж хийгээд ингэх юм бол нэрэ манай эм чи хэлдгэр чиний одоо энд байгаа бактерийн вирийн халдвар чинь тархины чингүүдийг магталтай учраас тэн дээр жоохон боломжлоор хийж хэлнэ заяа. Окей, за нэг юмрхүү байна. Тэгээд өсвөлээ тайжтай одоо ханиад хүмүүний үе хэлсэн учраас энэ үед ямар арга хэмжээ авах уу, гэрийн нөхцөлд яах уу гэдэг талаар нь жоохон бичлэг хийчих ингээд үзүүлэх гэж бодсон юм бол 10 минутын бичлэг хий гэж бодсон. Жаад үчиг 30 минут болчихлоо. Тэгээд одоо энэ бичлэгээ би ингээд дуусгая гэж бодож байна. Тэгээд яг энэ төгсгөл дахиад нэг юм хэлчихье. Вирусын ханиадны халдвар авах юм бол антибиотик бит яваарай. Антибиотик нөлөөлдөггүй, антибиотик зүгээр ерөөсөө вирусын халдварыг антибиотик дардаггүй. Вирусыг унтаж амар шингэнээс агуу өөрийнхөө дархлааг сэргээ, өөрийнхөө дархлаагаар л идэв. Хизээч вирусын халдварт антибиотик уудаггүй шүү. Монголд ингээд хүүхэд хариалгаад вирусын халдвар аваад эхлэнгүүт 3 хоног халуурах бол нормал. Хүүхэд том уу 3 өдрийн бол халуураад халууны дараа харах хэмжээ л ав. Тэрнээс хойш антибиотик өгчлөхгүй шүү гэж би хэлмээр байна. Германд бол 3 хоногийн одоо ямар ч вирусын халдвар 3 хоног халуурна гэдэг нь бол нормал хийж үздэг байгаа шүү. Тийм болохоор 3 хоног халуураад энэ арга хэмжээг авахта антибиотикгүй авах гэж үзээрэй. Хэрвээ 4 дахь хоног руугаа ороод 5 дахь хоног руугаа болж ирэх юм бол антибиотик хэмжлэнд орох хэмжээний болцсон байна гэсэн үг. Тэрнээс хойш эхний 3 өдөр нэг өдөр халуураад ирэнгүүт монголчууд шууд антибиотик өгөөд хэлдэг. Энийг битгий хийгэрэй гэж хэлнэ. Энэ антибиотик чи хүний илгийг гинтээчдэг, бөөрийг гинтээчдэг тийм үү? Тэгээ бусад эрхтний чиг гэдэг. Тэгээ дээрэс нөгөө антибиотик ямар ч тэгээд нөгөө жижигхэн энэ нөгөө вирусын халдварт антибиотик уугаад гэх юм бол яг хүнд өвчин хүрээд антибиотик эмч хэрэглэхээр нөгөө антибиотик төсвөртэй гэж болоод ирдэг учраас тий өөрсдөө битгий антибиотикт тийм төсвөртэй тийм хүн болгоорой. Тийм бол яг жинхэнэ амь насанд аюултай халдварын үед антибиотик туслахгүй эмчлэгийг болчдөг шүү. Тийм болохоор энийг бол анхаараарай гэж стайд хэлмээр байна. За тэгээд өсвөлийнхэн зөвлөж энэ байлаа. Тэгээд түр баяртай. Гадаа сууж байгаа учраас нэг малгайтай. Тэгээд би жоохон сэрүүхэн тэгээд жоохон хөлс маань жоохон гараад байгаа учраас би ингээд малгайг өмсөд малгайтай уснаас салахгүй явчих. За тэгээд тэгээд минийхаас авахын аваад хайхын хаяарэ. За тэгээд түр бака.